хандаа байна. Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Ган Саруулын ард иргэд нэгдэж жагсах нь нийгмийн соёл хэмээх нийтлэлийг хүргэе. Дэлхийн түүхийг харахад тэмцэж шудраг бусын эсрэг нэгдэж чаддаг ард түмэнд хэд хэдэн нийтлэг шинж чанар илэрдэг. Хүчтэй иргэний нийгэмтэй улсад бие даасан хэвлэл мэдээлэл дөрөөс хараат бус иргэний байгууллагууд нь ард иргэдийг зохион байгуулж мэдээллээр хангаж нүд чихэн болдог. Нийгмийн ухамсар болон боловсролын түвшин өндөр мэдээлэлтэй байдал нь хүмүүсийг эрхээ хамгаалахад идэвхтэй оролцох гол үндслүүдийн нэг. Эдийн засгийн хараат бус байдал. Иргэд санхүүгийн хувьд төрөөс хамааралгүй өөрсдийн амьдралаа аваад явах чадвартай бол эрхээ хамгаалах эрсдэл хүлээж чаддаг юм байна. Нэгдмэл зорилго. Жижиг бүлгүүдийн сонирхол биш, нийт ард түмний хүсэл зорилго нэг байж тэмцэл амжилттай болтын жишээг та бид дэлхийн түүх болоод яг одоо олон улсад өрнөж буй жагсаал цуглаануудаас харж болно. Нэгдэж чаддаг ард түмний түүхийг судлахад эцэг өвгдийнхөө үеэс тэмцэж эрх чөлөөнийхөө төлөө шудраг бусын эсрэг нэгдэж байсан түүхэн уламжлалтай бол тэр соёл нь хойч үеийнхэндээ урам зориг өгдөг. Ийм хүчин зүйлүүдтэй нийгэм хүн ард тэмцэх чанартай байдаг аж. Гэтэл монголчуудын хувьд яагаад хүний эрх хэвлэлийн эрх чөлөө зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйлсүүд арчигдаж дарангуйлагч нийгэм рүү аясаараа гулсаж орж байхад хүлцэнгүй хандаад үзэл бодлоо илэрхийлэхгүй байна вэ гэж бухимдах хүмүүс олон байна. Монголчууд тэмцэж чадахгүй, тэмцэхээс залхуурч хойш сууж цааргалж байгаа нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Талбай дээр гарч цуглаж жагсахаас сошиалаар бухимдлаа гаргаад өнгөрөх нь бодит тэмцэл хийхээс хялбар бие дамарт дараа нь ямар нэг асуудалд орохгүй гэсэн бэртэгчин зангийн илрэл байж болох юм. Монголчуудын тэмцэж чаддаггүй хамгийн том шалтгаан бол халамжаар барьцаалагдсан явдал. Эрх баригч засгийн газар дөрөөс эдийн засгаар хараат амьдардаг хүмүүс олон. Төрөөс цалин тэтгүүр халамж авч амьдардаг учраас эрх баригчдыг эсэргүүцэхээс айдаг, хойш суудаг хувь нь их. Монголчуудын төлөө хэн нэг хүн зориглон босож тэмцэл удирдах уриалбал бусад нь түүнийг дагаж бодитоор дэмжих нь бага. Харин сошиалаар муулж шүүмжлэх нь их болоод байгаа. Энэ бол монгол хүндээ итгэхээ байсны илрэл. Монголчууд сүүлийн үед харьцангуй соёлжоод байгаа. Гэхдээ өгүүлэгдэж дутагдж буй нэг соёл бол тэмцлийн соёл. 1989 онд эхлүүлж байсан ардчилсан төлөөх жагсаал цуглааныг тооцвол Монголын түүхэнд 90 оноос хойш амжилттай болж байсан жагсаал огт байхгүй. Эрх баригч нам ард түмний эсрэг галт зэвсэг ашиглаж 2008 оны 7 дугаар сарын 1-нд олон хүний алтан амийг хороож байсан бол сүүлийн үед эрх баригчид жагсаалыг янз бүрийн аргаар тараах, өөдөөс нь өөр зорилготой захиалгад жагсагчдыг турхирах, гэмт хэрэгтнүүдээр жагсагчдыг сүрдүүлүүлэх зэргээр бусармаг аргаар иргэдийн жагсах, үзэл бодлороо нэгдэх эрхэнд халдаад байгаа. Тиймээс Монгол жагсаал тэмцлийн соёл зүй ёсны дагуу хөгжихгүй байна. Эрүүл нийгэмтэй улс оронд өдөр бүрэл жагсаал цуглаан болж иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Тэглээгээд тэднийг хүчээр тараах, жагсах эрхэнд нь халтах нь цөөн. Монгол улс ардчилсан нэртэйч ардчилсаасаа ухарсаар байгааг та бид өдрөөс өдөрт мэдэрч байна. Хүн төрөлхтний түүхэнд ард түмэн нэгдэж жагсахыг соёл гэж хардаг. Дахиад хэлье. Иргэд үзэл бодлороо нэгдэж жагсах нь нийгмийн соёл юм. Нийтлэл хүргэлээ анхаарал тавьсанд баярлалаа.